Өнөөдөр 2024 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1500 хүүхдийн сургуулийн шавыг бид өнөөдөр тавьж байна. 1500 хүүхдийн сургуулийн барилгын мөнгийг одоо суулгаж өгсөн улсын хурлын гишүүн хууль зүйн дотоод хэргийн сайд энэхүү эртээ бас талархлаа илэрхийлье. Ийм том юм уу? Ичтэй юу вэ? Нөгөө багш нарын өрөө байна, нөгөө дүүш мүүш яа гэсэн тартаар хувцсолдог өрөө мөрөө бүгд байгаа. Ганц нь супер юм хийсэн гэж шүү дээ. Одоо энэ жишгийг л ер нь тогтоомоор байна. Стандартыг нэлээд бариулсан. Зөвхөн цонхны шилнүүд гэх чинь олон улсын стандарт нийцсэн машины шилээрсэн. Шууд хагарахад боторно. Анзаашаа. Бүх юм бэлэн биш. 380 бэлдсэн. За. Энэ өстө мундаг сургууль болж. Тэгээ хугацаанаас өмнө даруй 12 сарын өмнө сургуулаа барьж дуусгасан байна. Энэ бол асар их зардлыг хэмнэж байгаа, төсвийг хэмнэж байгаа. Мөн одоо төсвийн хариуцлагыг одоо өндөржүүлсэн ийм бас нэг ийм стандартыг тогтоож гин гэж харж байна. Ийм учраас энэ хамт олон баяр хүргэе. За мөн одоо энэ Баянзүрх дүүргээс 2 дахь удаага сонгогдсон улсын хурлын гишүүн, хууль зүйн дотоод хэргийн сайд, энх баяр сайдын хүчин чармаалтаар энэ сургууль бас баригдж байгааг онцлон тэмдэглэхийн зүйтэй. Бид одоо ингэ сайхан барьсан барилгыг сайхан авч явах нь одоо боловсролын яам, дүүргийн боловсролын газрын үүрэг болж байгаа. Энэ утгаараа өнөөдөр энэ том баригдсан энэ сургуульд одоо байгаа яамн дээр байгаа бүх нөөцөө шавхаад ямар ч байсан физик, технологийн одоо танхимыг нь бүрдүүлье. За мөн одоо сургуулийн бүх хэсгийг нь одоо 2 сар гаргаад бид дуусгана. Эхний ээлж нь ширээ сандлаар нь хангах энэ зүйлүүдийг бүгдийг нь одоо зарлагыг нь баримтыг нь гардуулж өгөө. Баянзүрх дүүргийд огт улсын сургуулгүй одоо 4 хороо хүртэл байсан. Огт улсын сургууль гэж байдгүй. За энэний нэг нь бол энэ 38 дор хороо байсан. Улсын сургууль цэцэрлэгч одоо хэдэн 5-10 жил болоод дуустдаггүй тэгэл ингээл явдаг гэсэн бол энэ бол ерөөсө жил хагасын дотор улсын хэмжээнд 1500 хүүхдийн 2 спорт залтай саяны хэлсэн чинь төмөр ийм гакказан бетон гакацтай ийм одоо өндөр зэрэглэлийн чанартай улсын сургууль би бол одоо анхных нь боллоо л гэж ингэж одоо дөрөв давхар чих ховор шүү дээ. Тий хэлэх гэж байгаа ийм том хэмжээний сургууль. Үнэхээр одоо гавьяат барилгачин одоо гэдэг энэ нэр хүндтэй үүргээ дааж явдаг ийм одоо сайхан хамт олон юм байна гэж танай хамт олонд Багт өргөө компани хамт олонд бас баярсан талхснаа илэрхийлье. Манай юу нөгөө хар лист байгаа тий. Хар листийг одоо сангийн яам руу хөрвүүлдэг тий. Ийм одоо юм. Дээр нэмээ цагаан лист гэж үүсгэж. Сайн ийм. Ой түүх болж байгаа. За амжилт.